За нөө би ингээл гата хичээлээ тараад хараа явж гин. Хүүшэ чи яац бэ? Байнга нийгэм сатаараа явчихад ахыг. За тэр жаага одоо хичээлээ тараад гэрлөөгөө явж гин. Анги дээр инглиш ширтээ гадаа сургуулийн үүдэн дээр хэсэг тоглож байгаа л та нараа мэдхгүй байвал би ер нь хөдөө байдаг шүү. Хөдөө завхан юм асуу цомонд байдаг. Манай аав Улаанбаатар буюу хотод байгаа. Тэгээд би 3 сарын 24 сард өхүүлээд 2-7 хоног амарна. Тэгэхдээ манайхан хот орноо. Өвөө эмээж бид дөрөв. Өвөө эмээ хоёр би юм удаад одоо имлэг орно. Тэгээд имлэг орохын үед орохдоо утсан ашиг мэдэхгүй. Кино гаргаж мэдэхгүй. Хүн рүү залгаж мэдэхгүй. Болохоор ээжтэй эцэг явах шаардлага гарч байгаа. Ээж хүн юмнуудыг мэднэ. Би ч хүмүүсийн мэддэг л мэдээлэлтэй утсан байгаа. За одоо ингэж гэртээ орох гэж байна. Нэг машин ороод ирсэн байна. Хийм бол. За лавл танд хүн байгаа. Хонсныг утгад гинэ. Ингэж удаа үндэснийг утгад. Чи яагаад? Хэрвээ ятлан асууд цөмөнд байдаг хүн байгаа бол та нарт харуулъя. Энэ 210 тот дээрээ ачиг завхан юм асуух цөмөнд ирсэн бол. Хэрвээ үүдэн дээр энэ цагаан нохоо байх юм бол нааш хөөч ирэггүй. Энэ ханыг сүл дуусгах. Тэр жаа. Энэ ханыг үл зүгээр л байна. Манай хотод жаа. Баг 2 жил өлгөж байгаа нохоо. Баг л 2 жил. Гэхдээ энэ хугацаанд бүр хэн рүү ч үсэж үзэж байгаагүй. Манайх зөндөө олон нохоо авч исэн ч хэн рүү ч үсэж үзээгүй. Эзнээ дүүрээдэг. Эмчд эзнээ дүүрээдэг гэсэн үнэн юм шиг юм. Манайх ер нь тайван. Юу гэдэг? Тайван улсууд гэхдээ бол хичээлээс хэрэгтэй бичлэг хийж ийн гэдэг зөөлж магадгүй болохоор ингээд энэ хөрөг бичлэгээ дуусгая.